За бүгдээ одоо present continuous болон present simple цагийн хэрэглээний талаар 2 дугаар хичээлийг авч үзье. За өмнөх хичээлээр present continuous цагийг яг одоо үргэлжлэж байгаа үйл явдал болон хараахан дуусаагүй үргэлжлээд явж байгаа үйл явдлын талаар дүрслэхдээ present continuous цагийг ашиглана гэж үзсэн байгаа. Тэгвэл зарим онцгой тохиолдолд эдгээр өгснөлтөн дотор тодруулсан байгаа үйл өгнүүд маань present continuous цаг дээр илэрхийлж байгаа боловч ямар нэгэн байдлаар ing төгсгөлгүй хувраагүй хэлбэрээр бичигддэг талаар одоо бүгдээ авч үзье. За энэ дээр some verbs, for example know and like are not normally used in this way. We don't say I'm knowing, they are liking, we say I know, they like гэсэн. За энэ дээр болохоор бид зарим үйл үг болохоор юм present continuous цаг дээр хэрэглэгдэж байгаа боловч ing төгсгөл авдаггүй хэвээр бичигддэг. За жишээ нь no like гэсэн үгнүүдийн хувьд хэвээр бичигдэх нь. За мөн үүнээр нэмээд want, need, prefer, realize, understand, recognize, believe, suppose, remember, mean, belong, fit, contain, consist, seem гэх мэтлэн үйл өгнүүдийн хувьд present continuous цаг дээр хэрэглэгдэж байгаа боловч ing төгсгөлгүй дүби үйл үггүй хэвээр бичигдэх нэ. За бүгдээ жишээ авч үзье. I'm hungry. I want something to eat. За энэ би одоо өлсөж байна. Юм идмээр байна. Яг одоо юм идэхийг хүсэж гэсэн утгад утгаг илэрхийлж байгаа боловч I'm wanting гэж хэлэхгүй байх юм тийм ээ. I want something to eat гэх нь шүү дээ. Яг одоо юм идмээр байгаа ч гэсэндээ I want гэдэг үг маань болохоор ing төгсгөл авдаггүй байна. За do you understand what I mean гэж тэгэхээр за чи миний хэлж байгаа үгийг ойлгож байна уу гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр яг одоо ярьж байгаа тохиолдолд миний ярьж байгаа санааг ойлгож байна уу гэж асууж байгаа боловч understand гэдэг үг маань болохоор бас ing төгсгөл авдаггүй. За Anna doesn't seem very happy right now гэж тэгэхээр энэ дээр бас seem гэдэг үг маань ing төгсгөл авдаггүй учраас seem хэвээрээ бичгэн энэ дэр үүсгэсэн хэлбэрээр байгаа учраас Anna doesn't seem гэж бичиж байгаа тийм ээ. Right now буюу яг одоо тэмч аз жаргалтай харагдахгүй байна гэсэн утга байгаа боловч seem гэдэг нь болохоор хөрөхөөр бичигдэнэ гэсэн үг байна. За мөн think гэдэг үгний хувьд болохоор хоёр янзаар хэрэглэгддэг. За эхний үг нь when think means believe or have an opinion, we do not use the continuous гэж. За энэ дээр болохоор think-ийг бид нар believe эсвэл have an opinion буюу итгэх за нэг санаатай байх тийм ээ тэгж бодох тийм санаатай байх энэ гэсэн утгаар илэрхийлэх юм бол continuous цагийг ашигладаггүй. За жишээ нь I think Mary is Canadian but I am not sure гэж тийм ээ. Тэгэхээр би Америк Канад хүн гэж бодож байна. Гэхдээ яг итгэлтэй биш байна гэсэн утгаар илэрхийлэхдээ яг одоо би Америк Канад хүн гэж бодож байна. Гэхдээ тийм итгэлтэй биш байна. Тэгж бодож байна гэсэн утгаар илэрхийлсэн тохиолдолд I think гэж бичвэн I'm thinking гэж тийм ээ. Тэгэхээр I'm thinking гэж хэлэх юм бол буруу. I think гэсэн зүг байх юм тийм ээ. За дараагийн жишээн дээр what do you think of my idea гэж. За тэгэхээр what is your opinion буюу чи миний одоо талаар юу гэж бодож байна гэж тийм. Тэгэхээр энэ дээр бас хүний opinion буюу үзэл бодлыг асуухад байгаа учраас think гэдэг нь болохоор ing төгсгөлгүй яг одоо чи миний талаар юу гэж бодож байна вэ гэсэн утгаар миний санааны талаар юу гэж бодож байна гэж тийм. Тэгэхээр энэ нь тодорхой хүний үзэл бодлыг асууж байгаа гэсэндээ think гэдэг нь болохоор хөрөхгүй орох нэ. За тэгэхээр энэ дээр дараагийн жишээн дээр when think means consider the continuous is possible гэж. Тэгэхээр энэ дээр болохоор think нь болохоор consider буюу гэж үзэх гэсэн утгаар орж байгаа тохиолдолд бид нар continuous цагийг хэрэглэж болох нь. За тэгэхээр жишээ нь I am thinking about what happened. I often think about it гэж. За энэ дээр болохоор I'm thinking about what happened буюу за юу болж байгаа талаар би бодож байна гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу болсон талаар би авч үзэж байна, бодож үзэж байна, гэж үзэж байна гэсэн талаар гэсэн утгаар орохдоо I'm thinking гэж болох нь тийм ээ. Тэгэхээр I often think about it. За би үүний талаар баймаа боддог гэж тийм ээ. За дараагийн жишээ Nagi is thinking of giving up her job. She's considering it буюу тэр ажлаасаа ингээд болох талаар ажлаасаа бууж өгөх талаар ингээд бодож байна гэж тийм ээ. Тэгэхээр гэж бодох, гэж үзэх энэ гэсэн ийм утгаар орж явах юм бол бид нар thinking гэдгийг болохоор continuous цаг дээр хэрэглэж болох нэ. За мөн дараах онцгой тохиолдлуудад бид нар present simple цагаар ашиглана. Харин continuous цаг дээр ашигладаггүй гэж. За жишээ нь see, hear, smell, taste, look, feel гэсэн үгнүүдэд болохоор бид нар continuous цагийг ашигладаггүй гэсэн үг. За жишээ авч үзье. Do you see that man over there? Тэгэхээр за тэр тэнд зогсоод ирэлтийг чи харж байна уу гэж асууж байна. Тэгэхээр яг одоо тэр хүнийг харж байна уу гэсэн утгаар асууж байгаа боловч see гэдэг маань continuous цагийг хэрэглэдэг учраас do you see гэж асуух нь тийм ээ. За дараагийн жишээ the room smells. Let's open a window гэж. Тэгэхээр room smells гэхээр өрөөнд нэг зүйл үнэртэй байна гэсэн утгаар хэлээ. За өрөөнд ямар нэг үнэр гараад байна. Цохоо нээ гэж тийм ээ. Цохоо нээгээ гэж. Тэгэхээр энэ дээр яг одоо ингээд өрөөнд нэг юм үнэртэй байна гэсэн утгаар хэлээ боловч smell гэдэг нь болохоор бас continuous цагийг авахгүй гэсэн байна. За тийм учраас smells гэдэг present simple цаг дээр бичих нэ. За дараагийн чинь this soup doesn't taste very good. За энэ шүл тийм ч гоё амтдаггүй байна гэж тийм ээ. Энэ шүл тийм ч гоё амттай биш байх гэж. Тэгэхээр яг одоо ингээд амсч үзээд хэлж байгаа боловч хүмүүс л taste гэдэг үг маань болохоор ing төгсгөл авдаггүй. Continuous цаг дээр хувирдаггүй байх нэ. За дараагийн жишээ you can use the present simple or continuous to say how somebody looks or feels now гэж. Тэгэхээр энэ дээр хүмүүс одоо хэрхэн харагдаж байгаа болон юу мэдэрч байгаа талаар ярихтаа present simple болон continuous цагийг найлуулгыг ашиглаж болно гэж. За бүгд жишээ өгүүлбэрийг авч үзье. You look well today гэж. За тэгэхээр чи өнөөдөр сайн харагдаж байна. Илүү сайн харагдаж байна гэсэн утгаар хэлэхдээ you look well today. Энэ today гэж байгаа боловч you look well today гэж хэлвэл бас зүг байх тийм ээ. За эсвэл you're looking well today гэсэн ч болох нь тийм ээ. You're looking well today. Өнөөдөр чи бас сайн харагдаж байна. Тий. Өнөөдөр чи сайн харагдаж байна. Илүү дээр харагдаж байна гэсэн утгаар хэлэхдээ present continuous болон simple цагийг ажиглаж болох нь. За дараагийн жишээнд how do you feel now? Now гэдэг дээр бас present continuous цагийг ашиглаж байгаа боловч how do you feel now гэхээр present simple цаг дээр бичиж болно. За эсвэл how are you feeling now буюу яг одоо яаж вэ? Одоо чамд ямар санагдаж байна гэсэн утгаар асууж байна тийм ээ. За but I usually feel tired in the morning. За гэхдээ одоо feel гэдэг үгийг feel tired гэдэг үгтэй ашиглахдаа болохоор
I am usually feeling tired гэж болох байх юм тийм ээ. Тэгэхээр I usually feel tired in the morning буюу өглөө би ингээд өглөө болон ихчлэн өглөө ядраад байдаг гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр энэ дээр болохоор usually гэдэг үг ашигласан present simple цагийг илэрхийлж байгаа учраас feeling гэж хэлж болох байх нэ гэсэн үг. За дараах жишээн дээр you can say he's been, you are been to say how somebody is behaving now гэж энэ дээр болохоор am is are-ын араас being авдаг тохиолдол байдаг. За энэ нь хүмүүс хэрхэн ашиглаж байгаа ямар хуу бүр төрхтэй ямар хуу аашаа гаргаж байгаа талаар төсөлтэй present Either auxiliary verb aras being гэдэг үг ашигладаг байна. За жишээ I can't understand why he's being so selfish. He isn't usually like that. Тэгэхээр энэ дэр би яагаад тэр юм selfish буюу хувийн хичээсэн байдгийг ойлгохгүй байна. Тэр банк юм байдаггүй шүү дээ гэж тийм ээ тухайн мөчөд хүн ямар л тааш гаргаж байгаа талаар дүрслэхтэй гэж хэлж байгаа юм тийм ээ. За тэгэхээр the pet is icy, don't sleep. Don't worry, I'm being very careful гэж тэгэхээр зам халтгаатай байгаа шүү. Битэй болоорой гэж тийм ээ битэй хэлбэрээ. За тэгвэл энэ дэр санаа зовх хэрэггүй би боломжтой байх болно гэд тухайн мөчөд болж байгаа зүйлээ гаргаж байгаа үйлчлэл зан авирыг эсвэлж. За гэдэг хүний зам чанарыг тухайн мөчөд одоо яг ямар авир гаргаж байгаагаар нь дүрслэхтэй M is are being гэж дүрслэж болно. Харин тэр угаасаа л энэ хүн тэр угаасаа л хуваа хичээсэн гэдэг утгыг илэрхийлж байгаа юм бол байнга л тэр хүний байнга байдаг ерөнхий шин чанарыг илэрхийлж байгаа юм бол энэ дэр being гэдэг авахгүй гэсэн байна. За жишээ нь he never thinks about other people. He's very selfish гэх юм бол энэ дэр тэр бусад хүмүүсийн талаар ерөөсөө боддоггүй. Тэр маш хувийн хичээсэн гэсэн утгыг илэрхийлж байна. Тийм учраас he is selfish generally. Not only now буюу одоо л ийм зан гаргаж байгаа биш тэр угаасаа л тийм гэсэн утгыг илэрхийлж байна гэсэн. За дараагийн чинь I don't like to take risks. I'm a very careful person гэж. Тэгэхээр энэ дэр би ерөөсөө эрсдэл гаргадаггүй маш боломжтой хүн гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр өөрийнхөө ерөнхий юм онцлог шин чанарыг хэлж байгаа учраас I am a very careful person гэж хэлж байгаа юм тийм ээ. За we use am is are being to say how a person is behaving, doing something they can control. Now behaving now гэж тийм ээ. Тэгэхээр энэ дэр бид нар am is are being гэдэг юм юу болохоор хэлбэрийг бид нар үүнийг өөрсдөө зохицуулаад хянаад өөрчилж болно. Тухайн мөчтөл тийм зан гаргаж байгаа гэсэн юм санааг илэрхийлэхдээ ашигладаг. Харин it is not usually possible in other situations гэж. За тэгэхээр энэ нэгтэй зарим тохиолдолд хэрэглэгддэг боломжгүй байдаг. Тийм ээ. Жишээ нь Sam is ill гэх юм бол not is being ill буюу Sam is being ill гэж хэлэх байх тийм ээ. Sam өвчтэй байгаа гэхээр энэ дээр яхна. Sam одоо ингээд өвчтөн байна, өвчтэй байна гэж хэлэх юм бол Sam is ill гэж хэлэх юм байна. За are you tired гэдэг нь болохоор энэ дээр бас being are you being гэж ашиглах байх тийм ээ. Чи ядарч байна уу, ядарсан байна уу гэж асуухаар are you tired гэдэг ингэж асуух нэ гэсэн.